Тэгээд энэ нэг төрийн өмчт компаниуд гэж үнэндээ одоо баг ан гэлтгүү манайхаа өөрснөж баг ойлгож байгаа шүү гэлээ. Нэг нөгөө хэлэхэд сонгуулийн менежерүүдийн одоо оргонд үүр уурхай гэж одоо жоох хатуу хэлвэл нэг ийм юм болцсон байгаа. За тэгээ зогсохгүй тэр одоо төрийн өмчт компаниудаараа дамжуулж дараагийнхаа сонгуулийн бас мөнгийг бэлтгэдэг. Нэг юм баад суур шахан болцсон. Хатуухан хэлэхэд ардын намынхаа өөрснөө ч бас энэ тал дээр дуурайд эхэлсэн байлээ. Тэгэхээр энэ дээр заавалчгүй ач холбогдол өгж энийг одоо яах вэ гэдэг асуудлыг хилцэх нь зүйтэй. Энийг бас ямар ч байсан энэ хуулийн төсөл оруулж ирж байгаад бол таалрахж байгаа. За гэхдээ нэг зүйл дээр бас санаа зовж ийн л да. За үндэсний эдийн засгийн ашиг сонирхол стратегийн ач холбогдол нийтийн үйлчлэгээ гэсэн ийм одоо шалгууруудыг зөвхөн эдгээрт чиглэсэн компаниуд ажиллана гэж оруулсан нь бол нэгдүгээр тэтэрхий ерөнхий, хоёрдугаар одоо ч гэсэн тийм л байгаа. Одоогийн энэ байгаа компаниуд чинь яг л ийм л агуулгаар л оршиж байгаа. Бүгдээрээ л үндэсний стратегийн ач холбогдолтой ашиг сонирхлыг хангах ёстой гэсэн ийм ямар яваад байгаа учраас нарийн ялгаа заагийн одоо яаж гаргах юм болоо энэ дээр нь ямар нэгэн шалгуур тэгээ дээрээс нь үнэлгээ хийх зарчим ч юм уу ийм зүйлүүд бол тусгагдахгүй харагдаад байгаамаа. Тэгэхээр явсаар байгаад энэ хууль нь өөрөө одоо энэ олон ашиггүй ажиллаж байгаа одоо нэг энэ тоо баримтууд бас их зөрөгтэй байгаа. Жишээлбэл нэг 100 гаруй төрийн өмчт компаниуд төрийн одоо үйлдвэрийн газрууд байна гэд. Тэгээ ерөөсөө нэг 4.7 их найдын ашигтай тэрийг нэг 4-5хан компани бүрдүүлж ийн гэд. За тэгээ бусд нь үндсэндээ ашиггүй ажиллаж ийн гэд. За тэгэнгүүт энэ олон ашиггүй ажиллаж байгаа энэ компаниудыг бүгдийг одоо ер нь баг байхгүй болох тал руу явах хэрэгтэй. Атал энэ хуулийг хийснээр үйл ажиллагаагийн сайжруулах чиглэл рүү орчих юм биш байгаа. Одоо нэг үйл ажиллагаагийн сайжруул засаж янзалж авчих гад л хичээгээд л нэг ингэх гээд байгаа юм биш байгаа гэж одоо жоохон санаа зовж байна. Тэгээ мэдээж бид нар бүгд гадны туршлага ярьдаг те. Төрийн өмчт компаниудынхаа менежментийг сайжруулж одоо үр дүнд хүрдэггүй, хувьчилж байхгүй болгож олон нийтийн болгож үр дүнд хүрдэг. Одоо наацхи бидний нөгөө онгонд ортлоо явдаг Темасек те. Ерөөсөө очиж үзээгүй гишүүн баг байхгүй гэтлээ яригддаг. Энэ компани ч хүртэл сайд юм уу төрөөс ямар ч удирдлага байхгүй те. Цэвэр мэргэжлийн байгууллагууд удирддаг. Тэгэхээр манайх бол сайд нар л удирдах таарах гэдэг л да явж. Дээр нь ямар нэгэн салбарын сайд эсвэл хэрэг эрхлэх газар юм уу ингэ байж. Гэтэл энийг яг бүрэн агуулгаар нь одоо хувийн хвшил эсвэл одоо мэргэжлийн баг удирдах тийм одоо боломжууд нь тусгагдаагүй санагдаж байна. За тэгээд одоо жишээлбэл ямар үйл ажиллагааг одоо өмнөж бодвол ярьсан л багталтай хувийн хвшлэр хийлгэж болно болохгүй гэж үсэх юм бэ гэдэг дээр нарийн шалгуурыг нь хин хизээ тогтоох нь мэддэхгүй. Гэтэл хүнсний зах ажиллуулж байгаа шүү дээ. Төр миний санджгаар хаан уул дүүрэгтэй нү байдаг. Хүнсний зах тэр одоо хүнсний захыг хувийн хвшил ажиллуулж чадахгүй гэж үзээд ингээд хувийн хвшлийн ажлыг булаацалдаж хүнсний зах ажиллуулад идэм үү гэмээр ийм юмнууд маш их байгаа. Тэгэхээр энэ хууль батлагдсанаар хэд орчим төрийн өмчт компаниуд байхгүй болж эсвэл нэгтгэгдэж татан буугдах вэ гэж та бүхэн харж байгаа вэ. За дахиад нэг зүйлийг тодруулж хэлэхэд засгийн газар бүх ажил руу нь орж таарад байна те. Компаниг бол засгийн газар байгуулах нь, за тузыг нь бол томилоход бас л төр оролцох нь, за хувьцаа эзэмшигчийн эрхийг төр хэрэгжүүлнэ. За тэгээд нөгөө татан буулгах нэгтгэх шийдвэрийг дахиад төр гаргана гэд. Тэг ингээд ахаар чи нөгөө төрөөсөө хамааралтай хിവэрээ нөгөө цэвэр аж ахуйн нэгжийн агуулгаар ажиллахгүй ийм одоо байх юм биш байгаа гэж одоо санаа зовж байгаа маа. За тэгээ хамгийн гол нэг зүйл бол төрөөс одоо дэмжлэгтэйгээр оршин тогтноод байгаа энэ олон компаниуд бол яг ямар агуулгаар татан боогдож ямар зарчмаар гэдгийг дахиад тодорхохгүй байна. Жишээлбэл энэ хуульд магадгүй алдагдaltaй ажил бол тэдэн жилийн дотор одоо татан буулгана ч гэдэг юм уу. Эсвэл одоо ямар хугацаанд тодорхой зааж өгөөд тухайн тэр компани захирлыг одоо огцруулна ч гэдэг юм уу. Ийм маш нарийн тодорхой заасан зүйл бол харагдахгүй л байгаад байна. Тэгээд дахиад хэлэхэд
энэ төрийн өмчит компаниудын үйл ажиллагаагийн сайжруулах чиглэлийн хууль болчих үе дээ. За нэг зүйлд их баяртай байна. Ер нь бол энэ төрийн өмчит компаниудыг шимэгчилж амьдрдгийн бүхэл бүтэн айрын бие болсныг бол бас хаа ханаа хүлээн зөвшөөрч байгаа юм байна.